сайн мэдсэн үү? Хүсэл зорилгын нэгтгэхийн үндэсний хөтөлбөрөөс ээлжид хэвлэлийн бахварлаа хийж байна. Бид энэ 2015 оныг эв нэгдлийн жил болгож зарласан. Эв нэгдлийн гол дайсан бол хууль дангүй амьдралын төлөө одоо бид энэ жилийг зарлаж байгаа. Тэгээд энэ хууль дан эв нэгдлийн жилд зориулж бид 2 сарын 14-нд эв нэгдлийн чуулган гэж зохион байгуулж байгаа. Энд бол нийт төрийн болон төрийн бус байгууллагын 20 гаруй төлөөлөл байгаа. Төрийн албанаас гадна улсын хурал суудалтай намуудын удирдлагын хэмжээнд чуулган маань болно. Иргэд удирдлага, төрийн алба, төрийн тусгай албаны удирдлагын хэмжээнд болох юм аа. 2 сарын 15-нд нь болохоор эв нэгдлийн багийн гүйлтүүд болно. Энэ гүйлт нь болохоор 3 насны ангиллаар явагдах ба 30 хүртэлх нас, 31-ээс 50 хүртэлх нас, 51-ээс дээш насны гэсэн 3 ангиллаар явагдана. Энэ талаар манай хүсэл зорилгын нэгтгэхийн үндэсний хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүн танилцуулах болно. Чинзээ. За сайн байцгаана уу. Энэ төрөлцсөн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчд бас баярлалаа. Тэгээ хүсэл зорилгын нэгтгэхийн хөтөлбөрөөс эв нэгдэлтэй байцгаая, хууль дангүй байцгаая гэж та бүгд уриалж байгаа. Энэ утгаараа гүйлт гэдэг маань эв нэгдэлтэй байх, бас багаараа эв нэгдэлтэй байхыг уриалж энэ гүйлтийн тэмцээнийг жил болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгээд бидний зохион байгуулж байгаа гүйлт маань цэцэрлэг түрээлэнгээс Шингисийн талбай буюу Сүхбаатарын талбай, хуучин Сүхбаатарын талбай руугаа чиглэсэн гүйлт байгаа. Тэгэхээр онцлог нь бол бүгдээрээ багаараа гүйцгээе, байгуулгаараа гүйцгээе. Ард иргэд маань баг болоод оролцоцгаая. Тэгэхээр энэ багт маань 10 гишүүнтэй байна. 3-аас доошгүй эмэгтэй хүн бай. Тэгээд багаараа бид нэр амжилттай оролцоцгоё гэж уриалж байгаа. Тэгэхээр гүйлт маань 2 сарын 15-ны 10 цагт цэцэрлэг түрээлэнд нээлттэй хийх болно. Тэгээд нээлтэнд маань нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуул дарга маань оролцоно гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр нээлттэй хийчээд Шингисийн талбай хүртэл 4.5 км болж зам маань гарч байгаа. Одоо инх тавны гүүрээр давж гарна гэсэн үг. За тэгээд 30-аас 30 хүртэлх насны ангиллалд маань оюутнуудын маань төлөөлөл, мөн ард иргэдийн төлөөлөл байна. Тэгээд 30-аас 50 насны төлөөлөлд бол бас нэлээд олон байгууллагууд бас бүртгэгдэлтэй байна. Нийтдээ бол нэг 30-аас 40 баг орно гэсэн мэдээлэл бол бидэнд ирүүлээд байгаа. Гүйлтийн шагналын сан сая 675 мянга байгаа. Энэ болохоор баг ангиллалд ус бүртээ 3 ангиллалтай 3 ангиллалд ус бүртээ 1 2 3 дугаар байр эзлүүлнэ. Тэгээд мөн манай эв нэгдлийн гүйлтэнд олимп дэлхийн аваргууд маань бас оролцсон. Урлагийн бас төлөөллүүд маань оролцсон. Тэгээд гүйлтийн маань юу нь бол дүгнэхтэй гараанаас 2 минутын зайтай цагаар гарна. Багийн хамгийн сүүлийн хүнээр хамгийн сүүл цагаа барьж гүйлтийг дүгүүлтэд дүгнэх юм аа. За тэгээд бас манай гүйлтэнд нийслэлийн замын цагдаа бас түргэн тусламжийн 103 баг хамт олон оролцуулна. Энд болохоор та бүгдийн хамгаалалт аюулгүй байдал бас эрүүл мэндийн талаар хамтран ажиллана. Бас даатгал компани нь бүх оролцож байгаа тамирчдтайгаа нэг өдрийн амь насны даатгал, эрүүл мэндийн даатгалаар бас даатгаж явуулж байгаа. Тэгэхээр гүйлт болох 2 сарын 15-ны өдөр цэцэрлэг түрээлэнгээс Шингисийн талбай хүртэлх 4.5 км замыг бүрэн зогсоох хаах учраас иргэд тэрүүгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань бас тухайн замуудаа зөв сонгож хөдөлгөөнд оролцоорой гэж бас хэлмээр байна. Энэ бол 10 цагаас 13 цагийн хооронд төв зам маань хаагдах нь байна. Гэхдээ хаагдах зам маань цэцэрлэг түрээлэнгээс
хурд хорооллын урдуур гараад инх тайвныг үрд аваад тэгээд Чингисийн талбайн баруун хэсэг хүртэл хаагдах юм байна. Энийг бас ард иргэд маань бас зөвөр ойлгож бидний хийх гэж байгаа зүйлд бас дэмжиж оролцоорой л гэж хүсэж байна да. За тэгээд гүйлтэнд оролцох тамирчид маань одоо багууд маань бас бүртгэж дуусаагүй байна. Та бүхэн оролцох хаана оролцох вэ гэхээр бүртгүүлэхдээ манай хөдөлгөөний байр бол 13 дугаар хорооллын 22-ын А байрны 8 тоотод ирж болно. Мөн 70.1 тэг 70 гэсэн утсаар бас холбогдоод бага бүртгүүлээд оролцож болох юм аа. Тэгээд тэмцээний техникийн зөвлөгөөн 2 сарын 12-ны өдөр 6 цаг 18 цагт хөдөлгөөний байран дээр явагдана. Тэгэхээр оролцох багууд маань бас техникийн зөвлөгөөнд оролцоод 2 сарын 12-ны 18 цагт оролцох нэ. Манай эвнийглийн чуулган гүйлтийн талаар манай хөдөлгөөний өдөр төсөвлийн гишүүн томьёолт тайлбарыг хэлсэн. За мэдээллийг сонсож байгаа хариуд төлөвлөсөн онцлогчид юм. Таахын мэдээллийн талаар манай хүмүүс тэгээ манай хөдөлгөөнөөс зохион байгуулж байгаа энэ нэг чуулган болгон энэ нэгдлийн олон нийтийн гүйлтийг одоо дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн зүрх захиргааны байгууллага, намуудын дарга, босод төрийн бус байгууллага иргэдэд бас баярлалт талархснаа илэрхийлье. Манай мэдээллийг сонсоогүй үлдсэн байгууллагууд болон иргэд одоо мэдээллийн дагуу манай байгууллага дээр ирж бас мэдүүлгээ өгч бүртгүүлж чуулган болон олон нийтийн гүйлтэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Манай хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний гүйлгөө анх 6 сарын сүүлээр 2014 оны 6 сарын сүүлээр олон төрийн бас байгууллагууд дэвлэлтэн нэгдэж хүсэл зорилгоо нэгтгэж эх орондоо эзэн болын цой эх орондоо сайхан амьдрын гэсэн уриалгаар дэвлэлтэн нэгдсэн юм хөдөлгөөн байгаа. Манай хөдөлгөөний одоо үндсэн үйл ажиллагаа төрийн дотоод хяналтыг иргэний байгууллагад шилжүүлэх гэсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хугацаанд өнгөрсөн 7 сарын хугацаанд хэд хэдэн том акцууд болон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Үүнд бол эзэн Чингисийн талбай дээр 2 удаагийн эх орондоо эзэн болцгоё жагсааж мөн бүх оддуутай нэгдсэн урлагийн тоглолтыг 11 сарын 26-нд хийсэн. Мөн 12 сарын 1-ээс 10-ны хооронд ЭТV телевизтэй хамтарсан ардчилсан нийгмийн дүгнээ ард түмний чуулганыг одоо шууд хүргэж 12 сарын 10-нд манайх арсан нийгмийн дүгнээ ард түмний чуулган 1-р чуулганаа хийсэн. Энэ чуулганаар өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол оронд энэ ардчлал одоо бүрэн утгаараа одоо байсан уу гэсэн ийм дүгнэлттэйгээр одоо ийм чуулганаа хийсэн. Энэ чуулганаараа бид нар 25 жилийн хугацаанд ардчсан нам болон ардын намын ээлжтэй улс төрийн төр барьсан энэ хугацаанд нийгмийн бүхий салбарууд өнөөдөр гажуудалд орооцолд орсон. Өнөөдөр монголчууд өдрөөс өдөрт ядуурлан нэмэгдээд нэг хэсэг одоо цөөнх хэсэг нь баяжаад одоо нийгмийн авч явдаг нийгмийн дунд шат нь бол өнөөдөр бас доод шат руугаа ороход одоо ерөөсөө ойрхон болсон байна. Тийм учраас бид нар өнгөрсөн энэ 25 жилийн хугацаанд анх одоо 90 онд одоо ямар сайхан юм ярьж гарч ирсэн хүмүүс өнөөдөр ихэнх нь бүгдээрээ баяжсан. Монгол ард түмэн нь яагаад ингэж ядууралд орсон байгаа бүгд мэдж байгаа. Тийм учраас энэ манай энэ хүсэл зорилгоо нэгтгэх хөдөлгөөн дээр ялангуяа залуучууд ирж фэйсбүүкийн ардаас мөн гэрийн телевизийн араас тэгээ энэ тэнд таксинд гудамжинд баарнд эсвэл хаана яд бүгд одоо өнөөгийн байдал амьдрал болохгүй байх бүтэхгүй байх гэж ярьдаг мөртлөө яагаад одоо ингэж бодтойгоор ирж одоо бидэртээ нэгдэхгүй байгаа юм бэ?
нэгдээч залуусаа гэж уриалмаар байна. За заавалчгүй энэ хаврыг бид тэнцэл одоо юуны самнаа биш арай өөр хэлбэрээр одоо бид хэлэлтэн нэгдэж улс орныхоо хөгжлийг цааш нь яаж зөв зам руу авч явах уу гэдэг талаасаа одоо нэгдэж биднийг одоо хамтран ажиллаач гэж уриалмаар байна. Тэгэд бид 2015 оны 6 сарын 1-ээс эхлээд 21 аймагт эв нэгдлийн далбааг залах эв нэгдлийн багийн бөөхө гүйлт гэж бас зарлана. Энэнд бол нийтдээ одоо нэг баг нь 10 үндсэн гишүүнтэй л байна. 2-оос доошгүй эмэгтэйтэй байна. Нэг баг өдөрт 20 км зам туулна. Багууд 3 замаар Улаанбаатар хотоос гарна. Тэгээд нийтдээ маршрут нь болохоор 6 маршрутаар явах болно. Улаанбаатар, Хинти, Дорнот, Сүхбаатар, Улаанбаатар, Говь Сүмбэр, Дорногов, Улаанбаатар, Төв аймаг, Дундгов, Өмнөгов, Улаанбаатар, Өвөрхангай, Баянгор, Говь Алтай, Ховд, Баян-Улгийн Увс, Улаанбаатар, Арангаа, Завхан, Улаанбаатар, Дархан, Сэлэн, Эрдэнэт, Булган, Хөвсгөл гэсэн ийм багуудаар явна. Ийм чиглэлийн маршрутаар бид гүйх болно. Энэний ач холбогдол нь бол түүхэн уламжлалт, түүхэн уламжлалаа одоо бөөхөлн мэдээлэх ба мэдээллийг хүргэх, тухайн орон нутгийн соёл уламжлалт, заншилтай танилцах, дээрээс нь багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, биеийн тамир одоо спортоор хичээлсний ач тус одоо Монгол хүн эрүүл байх талаасаа бид энэ эв нэгдлийн багийн бөөхө гүйлтийг зарлж байгаамаа. За баярлалаа.